Ингээд ихний мэдээлэл Милан Кортино 2026 өвлийн олимпийн наадмын нээлт маргааш болно. Нээлтийг өгтөн олимпиад оролцох тамирчдын нээлтийн ёслолд өмсөх хувцсны үзүүлбэр болсон. Энэ үеэр Монгол тамирчдын өмсөн хувцас олон орны анхаарлыг татаж Olympics Cycomos хайтад онцлон мэдээлсэн байна. За энэ дэлхийд Милан Кортино 2026 өвлийн олимпийн 15 дугаар наадмыг шууд дамжуулна. Тайсны ард болохоор бусад баг тамирчтай одоо ингээд хувцсын өмсөд ингээд харж байхад манайх их онцгой. Тэгээд их гоё байна гэж тамирчид яг хэлж илээ. Ерөөсөө өмнө ингэж загварын тайзан дээр алхаж үзээгүй. Тэгээ анхны алхалтаа Миланд хийсэнтэй маш их баяртай. Нөгөө бид нар чинь дандаа спорт хийж тамирчин хийж байгаа болохоос иш нөгөө тамирчин хийдэг мэдрэмжээс маань бүр шал өөр мэдэрж байгаагүй мэдрэмж байна. Загварын анхны гараагаа Миланаас эхэллээ. Надад үнэхээр их таалагдсан. Яа хараггүй хамгийн шилдэг нь Монгол байлаа. Чанар нь хүртэл маш гоё харагдаж байсан. Үнэхээр гоё. Уламжлалаа яг барьж тэр чигээрээ онцгой ялгарч чадсан нь надад хамгийн их таалагдлаа. Тэд уламжлалтаа үнэнч үлдсэн байна. Дахин хэлээ, хамгийн шилдэг нь Монголын гэж би хэлнэ. Үнэхээр л хамгийн гоё нь байлаа. Би бүр тэдэнтэй хамт зураг авахулсан шүү дээ. Үнэхээр таалагдлаа. Надад үнэхээр таалагдж байна. Парисын наадамд ч бас өөрөө оролцож байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Монголын баг энэ удаад ч мөн адил хамгийн их анхаарал татсан байлаа. Хувцлалт нь үнэхээр гоё. Ялангуяа Монголын цагаан сартай холбогдсон уламжлалт хувцас их таалагдсан. Малгай нь Монгол соёлыг тод илэрхийлсэн маш хүчтэй утгатай санагдсан. Үнэхээр гайхалтай. Хувцас загварыг 13-аас 15 дугаар зууны их Монголын эзэнт гүрний өв соёлоос санаа авч гоёл брэнд урлжээ. Монголын өвлийг гэлтгэх ноолуран материал орчин үеийн сүлвэтийг ашигласан байна. Хувцсны үндсэн элемент нь монголчууд олон зууны турш өмсөж ирсэн өндөр захтай дээл бөгөөд уламжлалт нэхмэл эсгүүрийг орчин цагийн дизайнаар дахин төсөөлсөн нь онцлог болжээ. Том зурган дээр гараагүй юмнууд ханцун дээр эрэгтэй дэлхийн ингэр дээр яг төрийн талбайны 3 өнгө байгаа. Тэр дунд маш нарийнхан малтлаг одоо нарийнхаа хэмжээр байгаа. Тэр нь одоо манай соёмыг илэрхийлдэг. Бас зурган дээр сайн гараагүй юмнууд нэм хоёр дээл маань хоёулаа юм хоёр талтай оноотой байхгүй. Морь унахад илүү хөдөлгөөнд нь авсаархан болгох үүднээс тийм деталь шигтгэж өгсөн. Тэр улс орнуудын хувцсыг маш алдартай брэнд дизайнерууд хийсэн байна. Одоо Giorgio Armani, Ralph Lauren, тэгээ Lululemon гэх мэтчлийн том брэндүүд улс орны хувцсуудыг хийсэн. За манай хувьд бол гоёл кашмир хувцсыг хийсэн. Олимпик бол маш олон улс орнууд харж анхааралтай байдаг учраас энэ бол манай хувьд маш том сурталчилгаа болж байгаа. Өвлийн олимпийн нээлтийн арга хэмжээ Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд 2 дугаар сарын 6-нд болно. Харин хаалтын арга хэмжээ 2 дугаар сарын 22-нд Верона өвлийн олимпийн цэнгэлдэхэд болох юм байна.